За сайн байцгаана уу. За би саяхан нэг ингээд iPhone 13 Pro гэдэг нэг утас авлаа. Тэгээд бас iPhone барьж үзээгүй болоод ч тэр юм хэмзэг санагдаад за гадуур нь кейс хийх гээл гадуур зөндөө хайлаа л да. Тэгсэн чинь бас 13 Pro манд 13 гэдэг загвар манд дөнгөж гараад удаагүй. Тэгээ бас энэ дэлхийд дахинд ковид аягүйх байгаа болохоор хил хаалттай гэдэг шалтгаанаас бараг их лангуун дээр ерөөсөө чанартай тэгээ бас энэ миний утсыг хамгаалчихар сайхан кейсүүд юус олдохгүйсэн. За тэгээ нэг сар гаруй хугацаатай нэлээд хайгаад олдохгүй байж итл ашгүй харин Notrbox хэмээх энэ Америкийн брэнд байдаг нь Монголд ороод ирж гисэн байгааг дөнгөж сайхан мэдлээ. За тэгээд энийг харин мэдээд энэ утсыг сонирхож үзлээ л дээ энэ кейсийг. За энэ кейсийг сонирхож үзээд тэгсэн шаардлагууд надад маш их таалагдсан. За ямар шаардлагууд таалагдсан бэ гэхээр нэгдүгээр тийм маань нэлээд сайн дөрвөний хамгаалттай юм байна. Одоо ямар ч нөхцөлд ингээд одоо бас миний утсыг бол хамгаалчих юм байна. Ялангуяа энэ камерны энэ артлын камерын өндөрлөгч нь бас надад их таалагдж байгаа. За би одоо энэ камерыг хаадаг ч юм уу гэдэг тийм хаалттай кейснээс хайгаалсан. Тэгсэн чинь энэ бол шаардлага байхгүй байгаа байхгүй. Ингээ одоо шууд ингээ тавихад альва тавьсан одоо гадаргуун дээр миний камер бол хөрөхгүй зурагдахгүй гэдгийг бол энэ Notrbox-ийн камер хамгаалагч нэг байтайхан таалагдсан. За дөрвөний хамгаалт нь маш их таалагдж байгаа. За дараа нь энэ материал нь өөрөө нөгөө нян үрждэггүй материалтай юм байлээ. Нян үрждэггүй материал гэдэг бол бас их давуу талтай. Өнөөдөр одоо бас гар утасны энэ юун дээр бол ингээл маш их одоо бактери нян үсэд бас эндээсээ бод нэг халтур авчих гэдэг. Гэтэл энэ материал нь өөрөө юм бас нян үрждэггүй тийм технологийн материалтай юм лээ. Тэгэхээр ерөнхийдөө бас энэ орчин үеийн технологи бидэрт бас нэвтрээд удаагүй байж байгаа л ингээд шинэ технологи нэвтэрж байна. Тэгэхээр тэр шинэ технологиг хамгаалах бас нөгөө механик гэмтлүүдээс хамгаалах энэ нэлээд сайн технологитой энэ Notrbox Монголд байгаад би маш их баяртай байна. Тэгээд энэ Notrbox-ыг Монголд оруулж ирж байгаа дистрибьютор компанид би маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээ мэдээж одоо энэ утас бол өөрөө хийдлэх хугацаа байгаа. Тэгээ энэ идэх хугацаанд бол энэ Notrbox миний утсыг бол маш чанартай ажиллахад нэлээд их сайхан хамгаалт хийж өгөх юм байна гэж бодоод би бас энийг аваад хэрэгжилж байгаадаа маш их баяртай. Ингээд одоо энэ сайхан кейсүүдийг оруулж ирж байгаа. Хүн бас орчин үеийн технологитой хөл нийлүүлэн алхаж байгаа энэ хэрэглэгчдэд зориулаад ийм сайхан кейсийг оруулж ирж байгаа компанийнхантаа маш их баярлалаа. Ажилд нь өндөр амжилт хүсье. Та бүхэн маань бас энэ кейсийг сонирхоод үзээрэй. Мөн тэгээд худалдаад аваарай. Одоо энэ 12 Pro Max, 13 Pro Max гэдэр чинь бас үнэхээр бас нэг том бас хэмзэг юм бэлээ. Тэгэхээр нөгөө тэр утсаа бас кейстэй болгоод авах юм бол маш сайн чанартай кейстэй болгоод авах юм бол утасны ажиллах хугацаа буюу одоо ашиглагдах бид нар одоо ямар нэгэн механик гэмтлээс болоод бид нар ингээд завсар цуурт нь дэлгэцийн солиулах ч юм уу, камер нь цурах ч юм уу, эсвэл үйл ажиллагааных нь дотоод схемийг доголдох ч юм уу ийм асуудлууд үүсгэхээс хамгаалах юм байна гэдэг бол мэдээд маш их баяртай байна. За би ямар ч үсэн энийг ингээд авсан цагаасаа хойш кейсгүй байхад бол зөв нэг үнэхээр нэг бас ялах хүчиг юм шиг имзэг чинь хичнээн ч гоё гэлцэл материалтай. Яаж тэрийг одоо зурхгүй бас гоёор нь байлах вэ? Одоо энийг хийснээс хойш би маш тийм айх айцгүй болсон шүү. За